Сайн бацхан өрхөн үзэгчтэй энэ бол TV2 телевиз өнөөдөр мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Одоо үзэгч та бүхэнд өнөөдөр үзүүлэхээр бэлтгэсэн мэдээнийхаа заримаас дуулгая. Монгол улсын 4 дахь ерөнхийлөгчийг шалгуулахаар одоогийн ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 178 хуудас бүхий материалыг хуулийн байгууллагад өгөөд байгаа лээ. Харин Элбэг дэрж ерөнхийлөгч энэ асуудлаар сэтгүүлчидтэй ярилцлаа. Энэ жил цас бага орсон учраас хавар жилд хүндрэх төлөвтэй байна. Цас багтай байна гэдэг нь хавар жилтийн үед малын амны ус хүндэрнэ гэсэн үг юм а. Цагаан сарын баярын дараа ханиада хатгаа болгон хүндрүүлсэн насан туршид байна. Тэд хэрхэн эмнэлэгт хандхаач мэдэхгүй байгаа нь зарим талаар хачирхалтай. Сангийн сайд Хүрлаатар 2019 он болон 2020 онд засгийн газар гадаад болон дотоодын өрийн дарамт багтай байна гэж мэдээллээ. Энэ дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх өр 74.4 байснаа 62% болж буурсан үзүүлэлт юм а. Эдгээр бол бус мэдээллийн үзэгч та бүхэн өнөөдөр мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзнэ үү? Мэдээний өрөөнд инхчээ ажиллана. Өнөөдрийн засгийн газрын хуралдааны дараа сангийн сайд Хүрлаатар мэдээлэл хийлээ. Тэрээр 2019-2020 онд засгийн газар гадаад дотоодын өрийн дарамт багтай байхыг онцолсон юм а. Мөн засгийн газрын мэдэлд байдаг 29 сангаас зарим санг нь татан буулгахаар төлөвлөснөө ч мэдээллээ. Өнгөрсөн сард олон улсын валютын сангийн ажлын хэсэг манай улсад ирж хөтөлбөрийн хэрэгжилтэнд дүгнэлт хийхэд засгийн газартай тохирсон ажлууд амжилттай хийгдсэн гэж үзсэн байна. Тухайлбал Монгол улсын засгийн газрын нийт дүр дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувьтай үнцэнээрээ 74.4% байснаа 62 орчим хувьтай болж гарч байгаа нь олон улсын валютын сантай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа орнуудын дунд өндөр үзүүлэлттэй гарсан байна. Мөн улсын нэгдсэн төсөв 12 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. 19 онд 20 он засгийн газрын хувьд гадаад дотоодын өрийн дарамт багтаа байгаа гэдгийг би бол за улсын нэгдсэн төсөв бол ашигтай 12 тэрбум төгрөгийн ашигтай энэв хийхдээ засгийн газар өндөр хөвтэй богино хугацаатай зээлийг дотоодын арилжааны банкудаас бас олон дотоодын зээлээс хийгээгүй гадаад банд гараад өөрийн нөхдөг зохицуулж амтсан гэж байгаа. За мөн жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангаас улсын хурлын гишүүд болон албан тушаалнуудын хамаарал бүхий компани зээл авсан нь олон нийтэд ил болсноос үүдэж засгийн газрын 29 сангийн үйл ажиллагаанд шалгалт оруулахар болсон билээ. За энэхүү сангуудаас нилээд хэдэн санг татан буулгаар төлөвлөж байгаа тухай сангийн сайд Хүрлаатар мэдгдлээ. Нилээд хэдэн сангуудыг татан буулгах санал оруулахар бэлтгэлүүлж байгаа. Ерөнхийдөө бол энэ сангуудыг зарчмын үед бол ил тод болгох шаардлагатай. Хамгийн гол олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангийн 340 тэрбум төгрөг, бусад их усүрийн 500 орчим тэрбум төгрөгийн их усүр бэлэн байгаа юм байна. Үүнийг зөв зарцуулах саналыг боловсруулад засгийн газрын хуралдаанд удахгүй оруулна гэсэн юм а. За өнөөдрийн хурлаар оруулах байсан ч салбарын сайд нь гадаадд томилолтын явж байгаа тул оруулаагүй юм байна. Энэ удаагийн эрүүгийн хууль зорчих эрхийг хязгаарлах ялын ишгэн төрлийг нэмж удирдал шийдэгдэхгүй байгаа захин бугуйвч техник төхөөрөмжийг шийдвэрлэх заалд орж ирсэн байна. Хэдийгээр энэ хуулийн заалтыг хуульчид үндсэндээ дэмжиж байгаа ч санхүүгийн асуудлаас хэрэгжих хугацаа нь дахин хойшлогдож болзошгүй байгаамаа. Эрүүгийн хуулийн нэмэлтээр хэрэгтний зорчих эрхийг хязгаарлахаас гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжийг бүрдүүлсэн зэрэг хэд хэдэн чухал өөрчлөлт орж байгаа юм а. Зарим хуульчлын үзэж байгаагаар энэ хуулийн нэмэлт болох зорчих эрхийг хязгаарлах нь хүн амын тоо гэмт хэргийн гаралт зэрэгтэй харьцуулах юм бол энэ ялын хэлбэр том боломжийн хөлбөр юм. Санхүүгийн хувьд ч шоронд хоригдсон хүнд ноогдох мөнгөн дүнтэй харьцуулахад харьцангуй бага тусна гэж харж байна. Мөн тухайн гэмт хэрэгтний гэр бүл үр хүүхдэд ч хэрэгтэй. Өөрт оногдох газартаа ямар нэгэн ажил хийж орлого олж болно. Хэрэг хийсэн этгээд шоронд хоригдсноор нийгмээс уламжлал холдож тусгаарлагдах асуудал гардаг. Бусдаас муу үлгэр дуурайлал аваад гарч ирэх нь бий. Гэмт хэрэгт дахин татагдах нөхцөл нэмэгддэг. Ер нь зорчих эрхийг хязгаарлах ял өмнөх 2015 оны эрүүгийн хуульд тусгагдсан байжээ. Хэрэгжидэггүй байсан болохоос шин төрөл биш. Зорчих эрхийг хязгаарлана гэдэг бол тухайн хүн зөвхөн гэртээ байх ч юм уу эсвэл ажилдаа явхаар бол ганцхан маршрутаар л явах ёстой. Америкийн нэгдсэн улсад бол ариун цэврийн өрөөндөө л байх ёстой зэргээр хатуу хяндаг. Хэрв заасан маршрутаас хазааж зөрчих юм бол шууд хорих ялаар сольдог. Энэ төрлийн ялыг хэрэгжүүлэхийн тулд хөл бугын дэнд захин бугавч зүүх зэргээр GPS тоног төхөөрөмж шаардлагатай. Манай улс тоног төхөөрөмж байхгүй учраас хэрэгжихгүй байсан байна. Манайх шиг хүн ам цөөтөж хориглын тоогоороо Азад дээгүүр ордог улсын хувьд зорчих эрхийг хязгаарлах нь маш хэрэгтэй. Зөв ялын бодлого. Олон хориглыг тижээх байр савнаас эхлээд төсөвт хүндрэлтэй учраас аль болох хорхоос татгалцах нь зөв гэж хуульчдаас зарим нь үзэж байгаа юм а.
Нөгөө талаар Хуйч Амарбатын хувьд хууль хэлэлцэж маргах нь зөв боловч эрүүгийн хуулийн өөрчлөлтөөс үзэхэд өнөөхөл улс төрчдийн үйлддэг албан тушаалын гэмтэргийн хүрээг хумсан ямар ч агцгүй байгаль орчны эсрэг үйлдэгддэг гэмтэргүүдийг зөрчил хэмээн үзэж байгаа үзэл санаа нь өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл улс төрчид үйлдсэн хэрэгээсээ бүрэн эрх давуу байдал албан тушаалын нөлөөгөө ашиглан мултардаг дээрээ нэмээд одоо өөрсдийнхөө үйлдэж байгаа хууль бус үйлдэлээ огт гэмтэрэг гэж тооцоолохгүй байх санаархлаа биелүүлж байна гэж хэлж болно. Өмнөх хуулийг сайн гэж үзэхгүйч улс төрийн агуулгаар байнга өөрчлөх нь буруу. Альва хуульд тэр дундаа хүний эрхийн маш олон салаа уулзуурыг багтаасан эрүүгийн хуулиар богинохон томилгоотой засгийн газар бүр оролдож байгаа нь гэмтээ нэгэнд ял завших, гэмгүй иргэд хохирж үлдэх нөхцөлийг бүрдүүлдэг гэж хэлж болно гэлээ. Түүнчлэн хэдийгээр зорчих эрхийг хязгаарлахын давуу тал олон ч түүнийг хэрэгжүүлэхийн тулд санхүүтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай. Зөвхөн энэ асуудлаас хамаарч хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж байгаад хуульчид харамсаж байна. Мэдээ үргэлжилж байна. Монгол Улсын ерөнхийлөгч асан элбэг дорж сэтгүүлчидтэй тууштай зочд буудлын хурлын танхимд уулзалт хийлээ. Уулзалтын ажиллагааг онлайн буюу шуудаар нээлт дээр явуулсан юм а. Элбэг дорж сэтгүүлчдийн асуултанд бараг 2 цаг хариуллаа. Сэтгүүлчдийн асуултын эхэнд прокуроруудтай ерөнхийлөгч уулзахдаа ерөнхийлөгч асан элбэг доржийн талаар бичиж прокуроруудад хандсан 178 хуудас материалын тухай хэллээ. Тэрээр энэ асуултанд Баттулга архав хулгайчийн зангаа гаргаж байна. Элбэг дорж гэдэг хүнтэй холбоотой хэрэг гаргаж ирж чадахгүй байгаа учраас өөрийн хэргийг түүнд холбогдуулж байна гэснээс гадна тэр хэрэг гээд байгаа 178 хуудас материалаа ил болго гэж ерөнхийлөгчөд хандлаа. Харин төмөр зам байгуулна гэж овоолсон шорооноос Баттулгал хожсон өөр хинч хожоогүйгээс гадна хувийн бизнес эрхлэгчдээс амиа хорлсон. Бизнес нь суурьсан улсууд бол байгаа гэд Баттулгын хийж байгаа ажил нь эхлээд гадны хөрөнгө оруулалтыг хөөж дараа нь татвар төлдөг бизнесийн томоохон байгууллагуудыг үгүй хийх ажиллагаанд орж байна гэж тэрээр үзэж байна. Түүнчлэн аж ахуйг нийгэмчлэх явдал нь Монголын хөрөнгө ард түмэнд бус намын даргын гарт очих явдал хэлээ. Монголын нүүрсний экспортыг хааж Орос улсад боломж олгосон нь Баттулга Монголыг хорлсон үйлдэл гэж тэр үзэж байна. Энэ хар нүүрсийг авдаг орон байвал шууд өгч явах хэрэгтэй. Карусел шиг зам тавиад, төмөр зам тавиад тэгээд энэ нүүрсээ заръя гэж ярьдаг. Баттулга ч нэг аюултай хүн байхгүй юу? Өөрийнхөө хулгайд хамтрагч болгоод татдаг. Тэр их хурл дээр зогсоосон л гэдэг. Тэр бол гавьяа биш. Тэр бол Монголыг хорлсон хорлол. Одоо Монгол дахиад тийм боломж ирэхгүй. 5 толгой нүүрсний тухай хэрүүл зогсоо тэр их хурл дээр зогсоосноос Оросын нүүрсний хятад руу хийдэг экспорт л өссөн. Баттулга бол тэнд зүгээр шороо овоолж хаяад овоолсон шорооноос мөнгө хулгайлсан. Тэгтэл Монгол хохирсон. 5 толгой зогссоноос хэн хойдсон? Баттулга л хойдсон. Шударга эсний талаар тэрээр ярихдаа Баттулга өөрт нь ашигтай л 8 хийгдэж байл шударга байна гэж үздэг. Одоо Баттулга алтны 8-ны хойноос явж байна. Шударга хүн Монголын 3 дахь баян хүний хувьд татварт тэр хэмжээний төлбөр төлснө үү гэж ерөнхийлөгчийн амыг асууж байна. Баттулгын ойлгодог шударгаас бол миний ойлгодог шударгаас шаал өөр. Баттулга бол жишээлбэл 5 толгой дээр 5 толгойг над дөгөөг бол шударга биш л гэж үздэг. Тэр 5 толгой дээр Баттулга өөрөө ороод явж байгаа бол тэрнийг шударга гэж үзнэ. 5 толгой дээр яагаад Баттулга орж чадахгүй вэ? Яг үндэ 5 толгойн нүүрсийг хаашаа зарах вэ? Бид нар хятад руу зарна да. Хятадын компанитай хятадын аж ахуй нэгжтэй ажиллана. Хятадууд нь хурж ирээд Монголд хамтарч ажлыг хөрөнгө оруулъя гэж байгаа улсууд нь Баттулгыг үнэлдэггүй байхгүй. Энэ зүгээр нэг хулгайчл гэж хардаг байхгүй. Энтэй бол хамтрагч биш. Энд бол найдахгүй юм биш. Танаад арай нэг аж ахуй нэгжийн дөртөө арай нэг одоо байгуулсан цахилгаан станцтай байгуулсан үйлдвэртэй арай нэг аж ахуй нэгжгээд харьцчих юм хэмжээнд ярьчих газар бол тэр одоо МСС байна л гэж тэрнийг цаадуулан сонгож тэгж ярьж байгаа. Түүнээс биш би МСС-д юм өгөх гээсэндээ биш ээ. Улс төрчдийн гол зөрөлдөөний нэг бол Шанхай хамтын ажиллагааны байгууллагад Монгол улс орох уу гэдэг асуудал байсаар ирсэн. Шанхай хамтын ажиллагааны байгууллагыг Монгол улс бүх талаар ашиглаж байгаа. Шанхай хамтын ажиллагааны байгууллагад Монгол улс элсэх шаардлагагүй гэдэг дээр экс-ерөнхийлөгч хатуу байр суурьтай байна. Тэрээр хэрв Монгол улс элсвэл хавханд орсон чонын үлгэр болно гэсэн юм. Тий, би зүгээр Шанхай хамтын ажиллагааны байгууллагын эд төвчний 7 удаагийнх нь уулзалтанд оролцож ирсэн. Яг Шанхай хамтын ажиллагааны байгууллагын одоо 2 хамгийн гол санаачлагч 2 орн бол манай 2 хөрш. Монгол яг хавханд орсон чон шиг л байна. Тэгээд нөгөө 2 хөрш нь зүгээр уулан дээрээс хараад сууж байгаа анчин шиг хавхаач ирж авдаггүй, салгадаггүй, ирж алдагчгүй. Тэгээд ингэж байлгаж байдаг. Ийм л болно. Монгол ороод гарч чадахгүй. Энтхийг ороход хаалгын савд гарч чадна. Монгол бол хаалгаач болохгүй байхгүй. Би энэнийг харж байгаа. Баттулга бол энэ үйл ажиллагаанд гадаад бодлогын үүднээс Шанхай хамтын ажиллагааны байгууллагыг Шанхай хамтын ажиллагааны байгууллага гэж харахгүй байна.
Наадах чинь зүгээр Шанхай гэдэг ламбард байна гэж хараад байгаа байхгүй. Тэгээ Монголыг тэр ламбард нь тавих гэж явж байгаа. Тэдэн тэрбум доллар амлалаа. Ийм юм өгөх гэж, ийм боломж нээгдэх гэж. Инглигээ тэрнээс хамгийн түрүүн хүртэж, тэгээд дараа нь хамгийн түрүүн зугтах хүн бол Баттал байна. А монголчууд бид нар энэ орны их чөлөө сайн сайхан ардчил энэ гадаад бодлогын төлөө бид нар 30 жил яаж зүтгэсэн. Эннийг Монголын ард түмэд нь энэнийг Шанхай ламбард нь авч тавих гэж байгаа. Эрдэнтийн 49%-ыг Монголын талын хувийн компанид очсон. Түүнийг одоогийн ерөнхийлөгчийн хамт ард нь байдаг талаарч сэтгүүлчид хариулт авлаа. Би яг үндэ их хурлын хаалттай чуулган дээр энэ асуудлыг бид нар мэдээлэх ёстой гэдэг ийм л байсвартай байсан. Тэгэхээр тэрнийг л ашигласан улс Эрдэнэттэй. Эрдэнэлгээ чи яг юу гэж бодож ирсэн? Яах гэж тэрнийг авчирсан? Чи тийм хулгай хийсэн юм уу? Чи тэгэж авсан юм уу те? Тэгээ элбэгд орж ард нь байсан юм уу? Одоо би өнөөдөр нэг юм бодож байгаа. Эрдэнтийн 49 скейл ингээд бүр болохгүй байна. Тогоондоо ороод ирсэн юм л даа. Дотроо ороод ирсэн юмыг энэнийг энэ дотроо шингээх ёстой. Гэтэл одоо гадагшсаар нь гэж штэ. Эрдэнтийн 49%-ийг гадагшаа зарах юм бол энэ бол Монголоос урвсан уралт болно. Гадагшсаарж болохгүй. Тэр 49% нээлттэй хөгжсөөгаараа тэр ард түмний эзэмшүүлнэ үү. Нэг ийм хөвлөр байна штэ. Ерөөсөө энийг 3 хуваагаал тэрний 3-1 төрдөө байд юм аа. 3-1 нь хувийн хөвшилт байг. 3-1 нээлттэй хөвцөөгоор ингээд хяналтаа ингээд явуул яасан. Тэр хувийн хөвшил орж ирснээс миний ойлгож байгаагаар хамгийн бага шахаа хийсэн байна гэж байгаа. Та нар тэр цаг хугацаанаас нь хараарай за. А дээрээс нь хувийн хөвшил орж ирснээс Эрдэнэт бүтнээрээ орж ирснээс Монголд хамгийн их татвар төлсөн байна гэж. Би бол Монголд орж ирснийг дэмжсэн. Түүнээс биш би тэр хулгай тэр юмыг дэмжээгүй. Миний хөвлөр тэр байна. Та өнөөдөр Баттулга гэж маш их нэр дурдлаа. Ерөнхийдөө чинь 49-тэй манай хүн таны сайн яриад идэх хүн чи илүү холбогдож тэгэнгүү цаагаараа та хоёр дахин холбоотой байна уу гэсэн. Одоо эднэрийн бодлогыг таах гэж хүмүүс яг нэг тийм аргатай байна. Нөгөө нэг 280 сая одоо 700 тэрбум төгрөгийн хэрэг байна. Тэгэхээр гарч ирэл тэр 700 тэрбум төгрөгийнхаа юуг л 40 саяын юугаар сая угааж байгаа шүү дээ. Сая нэг баахан шуугж байгаа хаялаа шүү дээ. Одоо шуугж чадхаас байсан шүү дээ. Та нар хүртэл энд сууж байгаа улсууд хүртэл болгоомжилдаг болсон. Нөгөө Монгол аламчууд ч болоо дайраад ёстой. Бид нарыг алах байх таа гэв. Тэр хулгайг оролцоход хамтарч гисэн төмөр замын хэрэг дээр хамтарч гисэн 2 хүн байгаа. Та нар мэднэ. Гамбат гэж нэг хүн бий дээ. Нэг л баахан шуугсан. Дараа нь бүр яваад исэн тэр чинь Америкийн паспорттой байна гэсэн шүү дээ. Дээр нь тэр нэг Бат Эрдэнэ гэдээ бас нэг хүн гараа авчихсан байдаг тийм ээ. Баттулга үнэхээр шудраг юм бол тэр 2 хүнийг оруулж ирэлтэй. Тэр 2 хүнийг оруулж ирээд одоо тэр цэнзүргүү мензүргүү яриагаараа яриул. Тэр ард түмний өрзөөл хөнгөснө үү? Би Баттулга өрзөөл хөнгөсөн гэж бодож байна. Үндсэндээ асуусан асуултуудын хариултад ерөнхийлөгчийн нэр дурддагдж байсан учраас сэтгүүлчид түүнийг Баттулгыг таниагүй төөрөлдөж явсан гэж ойлголт авсан байлаа. Гэвч тэрээр үүнийг үгүйсгэсэн юм а. Хөв хүний хувьд бол бид хоёр найз. Найз бол хөв хүний асуудал. За би Баттулгыг бүр амин найз гэж нэрлэж ирсэн. Одоо Баттулга бол өнөөдөр муу юм хийвэл Монголын аминд хүрч магадгүй тийм албан тушаал дээр сууж байгаа хүн байхгүй. Монголын аминд хүрэх гэж байвал би Баттулгыг сонгох уу? Аль эсвэл Монголоо сонгох уу? Би Монголыг сонгох. Ийм л зүйл. Би Баттулгыг тэр нэг дуудаж уулзсан 5 жилийн өмнө дуудаж уулзсан гэж байна. Би тэрний дараа Баттулгад хэлж ирсэн. Чи ерөөсөө улс төрөөс гараа. А чиний улс төрийг ойлгож байгаа төрийн тухай ойлголт чинь буруу ойлголтоо. Чи бол орлоо гараа карманда хийцэн алхаад хаана мөнгө байна, хаана одоо тэр том төсөл байна, хаана юу байна, хэрэгжиж байгаа юм юу байна л гэж чамд бол тийм л зүйл толгойч орж ирнэ. Чи бол юмыг ингээд зургаар хийчээд амьдрал дээр бүтээхгүй байна. Зүгээр нэг юм цаасан барилга барьж хүмүүст харуулаад тэгэл тэрэн дээр хамтрагч болоод чи бол төрийн ажлыг дэндүү хялбар харж байна. Зүгээр л өөрийнхөө босгосон судалгаа хэдэн зураг шиг л харж байна. Төрийн ажил тийм байдгүй юм аа. Чиний ойлгодог улс төр бол одоо Монголд явах нь өнгөрсөн, явдаггүй. Чи бол улс төрөөс гарсан дээр гэж л ингэж л хэлдэг байсан. Одоогийн ерөнхийлөгч Баттулга 700 тэрбумын төмөр замын хэргийг 40 саяар хаасан байдаг. Харин төмөр замын энэ хэрэг хууль зүйн сайд нэмдоржийн үед ингэж шийдэгдсэн билээ. Уг нь Баттулга нэмдорч нар эвлэршгүй мэдл харагддаг байсан үе бий. Гэвч тэднийг элбэгдорж нэгтгэсэн гинэ. Ер нь над Баттулга нэмдорч хоёрыг чивнэ гэдгийн баталгааны элбэгдорчлоо багш шүү дээ. Элбэгдорчтой хэлчих гэж элбэгдорч асуулах гэж Баттулга алтан хоёрын явны гэдгийн баталгаа бол элбэгдорчлоо. Харин тэрээр одоогийн ерөнхийлөгчийг төмөр замын Орос дахь 50%-ийг Монгол аваад ир. Эгийн голын усан цахилгаан станцыг бариулчих. Тэгвэл түүнийг юм хийж байна гэж харъя хэмээн өөрийн хийсэн 101 ажилтай харьцуулан дуэлд дуудсан юм.
Гол нь Монгол улсын ерөнхийлөгч хэн байгаагаас гадны улсууд гавьтай юм хийхгүй гэсэн санааг АСЕАНтай харьцуулан 23 тэрбум орчим төсөвтэй байсан ч 2 тэрбумыг л зарцуулсан гэдгээч тодотгоод авлаа. Харин дорилогч авын эсрэг элдв юм ярьж яваа Д Гамболтын талаар Баттулгад Кнопод аруулсан хүн гэлээ. Би тэр корпорат гэдэг зочд буудалд хонж үзээгүй. Тэнд зүгээр нэг саунд байдаг байхгүй. Би саунд доктортай тэр саунд нь хаяа би очдөг байсан. Энэ Гамболт гэдэг нөхөр манайхаа яриад ой Гамболт гэдэг хүн уулзсан нэг баахан машин бэлгэлээ гэж юм тань. Тэгээд би хэлсэн. Тэр зөвхөрүүдийн авчих тэр машинуудын бүгдийг авчираад энэ ордны хажуу зогсооч. Тэгээд энэ бэлгийн тасагт өгөөд бэлгийн тасаг нь төрийн өмчийн хороонд шилжүүлээд төрийн өмчийн хороо энэ аймагуудын төрийн тусламжид өгчийлд. Тийм л одоо бэлгэлэх машин байгаа юм бол. Тэгсэн тэр яриа гараа явцсан баг. Тэгээд Гамболтын чихэнд очив юу нэг машин бэлгэлэх батгаар тэгээд алга болсон. Дараа нь надад нэг 2 3 дахь удаага уулзах гэдэг үгээдсэн тэр нэг хүн нам гэж барьж баахан үүсэн байхгүй. Ерөөсөө энэ хүн нам гэдгийг чинь би ингээ санхүүгийн үед би атгах чинь би барьж чинь одоо ерөнхийлөгч одоо та ингээд айгүй бол буун тэгээд энэ хүн нам гэдгийг одоо ингээд аавал ерөөсөө танд өгөх гэж юм гэж яриад байна. Одоо тэгээд ерөөсөө тантай л нэг л юу яах гэдэг. Тийм л хүн. Би тийм үү. Одоо тэгж хүүгээл Баттулга руу гүйж очиод тэгээд бариулсан байгаа гэж би харж байгаа. Экс-ерөнхийлөгч Монголын ардчилсан холбоог Баттулгад өгсөндөө харамсаж явдаг юм байна. Одоогийн ерөнхийлөгчийг 2017 онд ард түмэн сонгосон явдал нэг талдаа тун зөв хэмээн тэр үзэж байна. Учир нь ямар хүнийг ерөнхийлөгчөөр сонгож болохгүй гэдгээ тэр хүний үйл ажиллаас ард түмэн харах боломжтой боллоо. Хэрвээ энэ удаа харагдахгүй нүрээ нугаад байвал 2 дахь удаага сонгочихоо. Тэгж ард түмэн хохирол амсаж байж ухаарна гэж экс-ерөнхийлөгч харж байна. Харин тэрээр ардчилсан намд эргэж орох сэтгүүлчийн асуултанд хуулийн олон төслүүдээр ажиллана гэж хариуллаа. Монгол улсын ерөнхий сайд асан Алтан хуйгийг шүүгд өгөх талаар бодож байна. Хэрв түүний өмнөөс энэ хэргийг хөөцөлдөх хүн гарвал нэхэмжилсэн дүнгээс 10% өгөнж гэж амлаж байлаа. Харин үлдсэн 90%-ийг сургалтын санд хандвалах юм. 30 гэр бүлийн асуудлаар тэрээр Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг хувийн хөвшлийнхэн бүрдүүлдэг гэдгийг ч сануулсан юм а. Монголын малчдын ихэнх нь өөрсдийнхөө амьдралыг төртөө төргөө аваад явж байгааг би мэднэ. Энэ Монголын худалдаа 8 хийж байгаа, бизнес хийж байгаа, татвар төлөөд Монголыг нуруундаа үрээд явж байгаа хүмүүсийн ихэнх нь Монголыг аваад явж байгаа гэж мэднэ. Би ерөөсөө тийм бодлого байдаг. Үнэхээр Монголд үнэтэй сэнтэй аж ахуй нэгж үнэтэй сэнтэй орд гэж байх юм бол Монголын хувийн хөвшил Монгол хүн тэрэнд нь эзэн болоод аваад явах ёстой. Тэгэхээр Монголд байгаа боломж тэр юм хийдэг улсууд нь эзэн болоод аваад явах нь зөв гэж боддог. Энэ бол миний байр суурь. Энэ бол хувиршгүй. Би ингэж хэлдэг. Хувийн хөвшилд ажиллаж байгаа хүмүүс чинь Монголын ард түмэн байгаа юм байна ч. Одоо тэгж ярьдаг. Ард түмний өмч. Тэгээд тэд нар юу юм? Тэд нар өөр ард түмэн юм уу? Бусдын ард түмэн юм уу? Тэгж хэлж байгаа. Цөөнх штэ хөрхи. Зарим нь цөөнх болгоцсон юм. Би чамд ганц юм хэлье. Чи бас андуурч. Удлаа байхгүй цөөнх биш. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 70%-ийг хувийн хөвшил үлдэн болж байгаа шүү. Тэгэхээр одоо тэр хувийн хөвшил Монголд бий болж байгаа сайн сайхан за юу Монголын энэ цалин олгож байгаа энэ төрийн албан хаагчдын цалин олгож байгаа юмны чинь 80%-ийг хувийн хөвшил төлж байгаа шүү. Би түрүүн хэллээ. Баттулгай Монголын 3 дахь баян гэж бичсэн байсан яг татвар төлөлтөөр хэдэд ордгийг. Байд юм. Тэр талах мах гэл одоо инглээ ажиллаа гэдэг. Тэгээд зүгээр л тийм л байл да. Одоо тэр хүмүүс 30 гэр үлдээд одоо талбай дээр цааслын ухааны юм яриад байгаа шүү дээ. Гэхдээ тэн дээр би тэртээ тэрэнд дургуутсан. Бас нэг юм бод. Одоо энэ Баттулгын өмнөөс бичдэг. Миний эсрэг дайрдаг, намайг алан тална гэж ингээл явдаг. Ийм одоо улсууд тэр нь миний хувьд тэдний дуун тод сонсогдож байгаа. Яг өнөөдрийн миний ярьж байгаа, энэ элбэг дөржин ярьж байгаа үг нь үнэн шүү дээ. Гэд бодож байгаа улсууд зүгээр л дуугүй л байдаг. Зүгээр л өөрийнхөө ажлыг л хийгээд явж байгаа. Экс-ерөнхийлөгчийн санаа зовж байгаа бас нэг асуудал бол улсын хурлыг үнгүүдүүлж өөрийн гар хүл болгочдоор ерөнхийлөгчийн засаглал бий болгох зорилгод Баттулга хүчээ үүсгэнэ гэж хардаж байгаа явдал байлаа. Тэрээр Орос, Хятад хоёр хөрш хоёулаа парламентын засаглалтай болсон нөхцөлд засаглалын хэлбэрийн тухай ярьж болно гэсэн юм а. Оросын холбооны улс бүрэн ардчилсан болоод парламентын засаглалтай боллоо. Хятад улс бүрэн ардчилсан болоод парламентын засаглалтай болчих юм бол Монгол парламентын засаглалаа яах вэ гэдэг тухай ярих хэрэгтэй. Тэрнээс наад энэ тухай яриач хэрэггүй. Монгол бол парламентын засаглалтай байх ёстой. Тэгээд энэнийг чиний эхэлж хэлдгээр тэр үндсэн хууль мөлүүдээр сайн өөрчлөлт хийгээд яв. Экс-ерөнхийлөгч шинэ ерөнхийлөгчөд захиа бичиж үлдээсэн тухайга дурссан юм. Мөн 11-р сарын үед одоогийн ерөнхийлөгчтэй уулзах тухай ажлаа өгөхдөө ярьж байснаа энэ удаа сануулсан юм а.
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар соёлын бит бус өв чулуун соёлын үеийг хамгаалах үндэсний хөтөлбөр батлаж 22.2 тэрбум төгрөг зарцуулахар болсныг боловсрол соёл шинжилгээ ухаан спортын сайд Баатар Үлэг мэдээллээ. Өнөөдрийн байдлаараа манай улсын 80 орчим төрөл зүйлийн өв бит бус өвд хамаарагддаг байна. Тухайлбал морин хуур, Монгол ардын дуу, хөөми, баяр наадам, бүргдээр ан хийх зан үйл, Монгол гэрийн уламжлалт зан үйл, шагаан харва зэрэг өвөд ЮНЕСКОд бүртгэлтэй байдаг гэнэ. Эдгээрийг цаашид хамгаалах, өвлүүлэх, түгээн сурчлах хөтөлбөрийг өнөөдөр баталжээ. Мөн Монголын нутаг дэвсгэрт байгаа чулуун хөшөө дурсгал, хадны бичээс зэргийг соёлын үеийн жагсаалтанд оруулж, мэдээллийн нэгдсэн сантай болгохоор үндэсний хөтөлбөр баталжээ. Одоо Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа эртний төр тусуудын үеийн жишээлхэд төргийн үеийн, хүнүүгийн үеийн, за түүнээс хойш хаан тусуудын үеийн болон Монголын үеийн дундад зууны үеийн чулуун хөшөө дурсгалууд, за хадны бичээсүүд энэ сүг зургуудыг бол одоо соёлын өвийн нарийн жагсаалтанд оруулж хадгалж хамгаалах, мэдээллийн нэгдсэн сантай болгох. За дээр нь энийг аялал жуулчлалын томоохон бас хэрэгслүүд болгох гэсэн ийм агуулгатай хөтөлбөр батлагдаж байгаа. Энэ хөтөлбөр бол бас 2024 он хүртэл ингэж хэрэгжих хөтөлбөр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24.2 тэрбум төгрөг шаардлагатай. Улсын төсвөөс 2.3 тэрбум, орон нутгийн төсвөөс 275 сая, гадаадын буцалтгүй тусламжаас 20.4 сая, зээл тусламжаас 1 тэрбум гэх мэтлэн төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм байна. Бидэнтэй хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Та TV2 телевизийн өнөөдөр мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Өнөөдөр улсын хурлын гишүүн Баасан хүү сэтгүүлчдийн сонирхсан асуултанд хариулт өгсөн юм а. Сэтгүүлчид зоригийн хэрэг улсын хурлын эрс бус чуулган мөн Эрдэнэтийн 49% асуудлаар гишүүний байр суурийг сонирхлоо. Одоо Гянданд хоригдож байгаа Амгаланбаатар зориг агсныг алсан хэргийг дахин задлах тухай шум явж байна. Гэвч хатуу дэглэмтэй Гянданд хоригдож байгаа хүн дуртай үедээ мэдэгдэл хийгээд байдаггүй. Харин хэрэгт цоошин нөхцөл байдал илрэх тохиолдолд хэрэг задрах нөхцөл үүснэ хэмээн тэрээр тайлбарллаа. Түүнчлэн улсын хурлын ээлжил бус сонгуулийн талаар тайлбар өгөхдөө 40 хоног улсын хурлын нэгдсэн чуулганыг барьцаалсан 40 гишүүн энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой гэлээ. Өнөөдөр улсын хурлын 40 гишүүн гэдэг бол 39-с дээш бол засаглалыг одоо авах эрх мэдэлтэй гэсэн. Улсын хурлын 40 гишүүн Монгол улсын их хурлын даргыг чөлөөлж огцруулах асуудлаар 40 хоног улсын их хурлыг барьцаалсан. Тавьж байгаа шаардлага нь зөв байсан. Одоо 60 тэрбумтай тэмцээ, олигархуудтай тэмцээ, авилгацсан нийгмийг тийм ээ одоо байхгүй болгож тийм үү. Дээрээс нь уул уурхайн тэгш хуваалт тэгээд шаардлага нь зөв байсан. Гэхдээ хамгийн муу аргыг сонгосон. Тэр нь 40 хоног улсын хурлыг гацаасан. Тэгэхээр тэр хүмүүс өөрсдөө хариуцлага өргөх ёстой. Яагаад тэгж гацаасан зорилго нь юу гэх юм бол энэ бол олон шалтгаанууд тавьж болно. Зөвхөн жишээлбэл би өөрийнхөө эрхэлж байгаа албан тушаалын өрөөг үзэх юм бол жишээлбэл Монгол улсын бие даасан гадаад бодлого санаатаагаар саад учруулсан байна гэж харж байгаа. Жишээлбэл энийг юугаар хэлэх вэ? Би чинь Хойд Солонгос Монголын парламентын бүлгийн дарга шүү дээ. Тэгэхээр тухайн үед Хойд Солонгос болон Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч удирдагчдын зүгээс уулзалтыг Монголд хийх болцоотой байсан. Болцоотой байгаа гэдгээ бол аль дипломат шугамар бол илэрхийлж ирсэн. Гэтэл өнөөдөр юу гэх юм бол Монгол улс өнөөдөр Хойд Солонгосын цөмийн хог хаягдлыг булчлах орны тоонд бас орцсон явж байгаа. Америкийн нэгдсэн улсын Хадсоны институт гэж байдаг. Тэр институтийн дүгнэлтээр өнөөдөр Япон, Хойд Солонгос, Монгол, Хятад, Америкт өгч байгаа одоо юу гэдгийг цөмийн одоо хөтөлбөрөөс татгалзах төслийг танилцуулахад тэр төсөл дээр хог хаягдлын Монгол булчлая гэдэг асуудал яригджилээ. Тэгэхээр энэ бол маш ноцтой. Тэгэхээр энийг зүгээр 40-лээ нийлээ 7 хоногийн дотор шийдчих болцоотой юмыг 40 хоног гацааж байсан тэр хугацаанд иймэрхүү ярианууд явж ирсэн. Эрдэнэтийн 49%-ыг төр авсан гэдэг мөртлөө 49%-ыг гадныханд зарах гээд байна шүү гэд байгаа нь хачирхалтай. Төр авсан юм бол хэн гадныханд зарах гээд байгааг тодруулах шаардлага төр барьж байгаа Монгол ардын намд тулгараад байгааг Баасан хүү гишүүн санууллаа. Хөтөлбөрийн сонгосон та бүхэнд баярлалаа. Эцэг хинч бай хүүхэд нь өчүүхэн төдий өвдөж хараалахад хэнд хандах яхаа
гайгүй сайн мэддэг үлээ. Гэтэл томчууд тэр дундаа насан турсан эрчүүд ханиадаа хүндрүүлж хатгаа болгосны дараач хаана хандхаа сайн мэдэхгүй байна. Энэ мэдээллийг танд тун удахгүй хүрэх болно. Хөгтойрог. Энэ бол хүний тухай. Монгол хүний тухай нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлгийн зохиогч нь, энэ нэвтрүүлгийн баатар нь эрхэм хүндэд та байх болно. Бидний нэвтрүүлгээрээ хүний тухай, монгол хүний тухай үлдэхдээ манай дэлхий дээр амьдарч байгаа 60 сая монголчуудын хувь заяатай холбож өгөх болно. Хүний амьдралын сонирхолтой үйл явдал, амьдралын адармаатай агшин, түүхийн их сургуулийн амьд гэрч болсон хүний тухай өгүүлэх Хөгтойрог. Хөтөлбөрийн сонсон танд баярлалаа. Үнэтэй сайхан өвлийг давсан ч нийт нутгаар цасан бүрхүүл багтаагаас хавар жилт хүндэрч болзошгүй байна гэж Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Цас багтаа байх нь хавар жилтийн үед малын амны ус хомсдох хүндрэл дагуулдаг байна. 2019 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар Баруун болон Төвийн аймагуудын нутгаар цасан бүрхүүл 1-ээс 21 см-ийн зузаантай байна. Хамгийн зузаан цасан бүрхүүл Увс аймгийн Зүүн Баян Малчин Баруун Туран сумдад 17-оос 21 см тогтжээ. Харин Хөвсгөл аймгийн Хатгал суманд 15, Завхан аймгийн Баянтэс суманд 14, Улаастай суманд 12 см зузаан цастай байна. Говийн болон Тал хээрийн бүсийн аймагуудад цас бага орсон учраас мал усаар дутагдан хавар жилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Орон нутгаас авсан мэдээллээр нэг хутгаас услах малын тоо ихссэн байна. Улмаар зарим аймагт бэлчээрт худаг ус байхгүй учраас малчид малаа 3-5 км газар тууж хутгаас услаж эхэлжээ. Мал усаар дутагдах явдал нэлээ одоо хөндрөх тийм ээ. Цаашдаа одоо яг энэ чигээр одоо цас баг ороод тийм ээ, хурдс баг ороод 2 сартаа 3 сартаа байх юм бол ер нь хавартаа бол бас салхишуурга нэлээ шорон шуургатай байх юм төлөв байдал бол ажиллагатай байна л да. Цагуурын байгууллага өгч байгаа мэдээлэлч гэсэн бас энэ асуудлыг бол бас тодорхой одоо görцсөн байна. Цасан бүрхүүл багтаа учраас салхи шуургатай үед өвс хийсэх, хөрс сулрах зэрэг үзэгдэл зарим аймагуудад тохиолдож эхэлжээ. Хавар жилт хүндрэх дараагийн шалтгаан нь бэлчээрийн даацс хэтэрснээс үүдэлтэй гэлээ. 100 га бэлчээрт байх малын тоо 3 дахин нэмэгдсэн байна. Тиймээс бэлчээрийн даацд тохирсон мал аж ахуйг эрхлэхгүй бол цаашид өвөл хаврын улиралд байдал улам хүндрэх нөхцөл байдал жил бүр үргэлжилж мэдхээр байна гэлээ. Аймагуудын ихийнх нь цас багтай харийн байдалтай байгаатай холбогдуулан худаг, ус цэцгийн хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарах саналыг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас улсын онцгой комист тавьсан байна. Мөн малын тарга твэрийг доройтохоос өмнө улсын нөөцөөс марчид хөнгөлөлттэй үнээр өвс тэжээлийг борлуулах, эмнэлгийн турган тусламжийн автомашин нийлүүлэх, ундны ус зөөврийн автомашин олгох, цэвэр усны их усүрийг хангах, цахилгааны нөөц их усүрээр хангах зэрэг саналыг тавьжээ. Томуу төст өвчний хүндэрсэн хэлбэр нь уушигны хатгалгаа байдаг. Энэ жилийн хувьд аг хүрээний H1N1 вирусын гаралтай өвчлөл давмгаалж тэр хэрээр өвчний явц богино хугацаанд цээжний хатгалгаа болж хэвтэн эмшүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн талаар эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Ханиад нь хүндэрч уушигны хатгалгаа болсон нөхцөл хүүхэд гэлтгүй насанд хүрэхсэд эмнэлэг хэвтэн эмчлүүлэх эмнэл зүйн заалттай байдаг. За гэвч улсын эмнэлгийн олон шат дарааллаас төвөгшөөсөн иргэд хувийн эмнэлгийг зонгох нь хэлбэг байна. Томоо төст өвчин туссан иргэдийн анхан шатны зөвлөгөө тусламж авах эхний нэгж нь өрхийн эмнэлэг. Эхний үйлчлэгээр уушигны хатгалгаа болохыг тогтооход цээжний зураг авахулах шаардлагыг эмчнэр тавьдаг байна. Бие дэлгэрч байгаа зовир болон рентген зурган дээрх хатгалгааны шинж тэмдгийг харгалзан өрхийн эмнэлгээс шууд хэвтэн эмчлүүлэх бичиг хийж өгснөөр иргэд харьяа дүүргийнхээ дотрын тасагт очир дараалал хүлээлгүй хэвтэн эмчлүүлэх боломжтой. Харин хэвтэн эмчлүүлэхийн өмнө 4-5 төрлийн шинжилгээг заавал өгсөн байх шаардлагатай гэдгийг онцолж байна. Эхний ээлжинд мэдээ цусны шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, за тэгээд цээжний зураг авах шаардлагатай болно тийм. Хэвлээ яхаа, тэгээд зүрхний эвчлэг гэсэн ийм 5-6 шинжилгээг бол заавал бүрдүүлсэн байх хэрэгтэй.
Ажлын ачаалал цаг зав муутай иргэд эмчийн зөвлөгөө авч чадалгүй явсаар ханиадаа хүндрүүлж хурдан хугацаанд хатгалаа болж байгаагаас яаралтай тусламжинд хандах нь их байдаг байна. Яаралтай тусламжийн эмчийн үзэлгээр уушигны хатгалгаа болох нь тогтоогдвол өөр шатлалын эмнэлэгт хандлаггүй шууд хэвтэн эмчлүүлэх боломжоор хангаж өгчээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт томоо төсд өвчнөөр хандах иргэдийн тоо буурсан байна. Энэ эмнэлгийн хүүхдийн тасаг нийт 230 ортой. Өнөөдрийн байдлаар 107 орон дээр хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна. Өдөрт хүлээн авах тасгаар хэвтсэн хүүхдийн тооч 12-т хүрч буурчээ. Энэ жилийн эд ачааллын үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгээс хүлээж авсан ороо эргүүлэн өгөхөр хэмжээнд ханиад томооны дэгдэлт буурсан гэлээ. Өнөөдөр улсын аврах ард түмний хөдөлгөөнөөс улсын хурлын эрт бус чуулганыг хуралдуулахыг шаардаж мэдээлэл өглөө. Тус хөдөлгөөний зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг төтгөлзүүлэх ёстой гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн байна. Тус хөдөлгөөний зүгээс улсын хурлын гишүүд 2020 оны сонгуулиас өмнө үйлдсэн гэмт хэрэгээ нэгэн рүүгээ хэрхэн чихэх вэ гэдэг дээр л анхаарал хандуулж байна гэж үзэж байна. Мөн жидүү 60 тэрбумын эсрэг Сүхбаатарын талбайд жагссан сүр ихтэй тэмцлийн үр дүнд албан тушаал авахгүй гэж байсан хүмүүс нь албан тушаалд очиж эцсийн бүлэгтээр ард түмэн өр зээлтэйгээ хിവэрэ үлдсэн байгааг онцоллоо. Тэдний зүгээс ээлжид бус чуулганыг хуралдуулж жидүүгээс зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг төтгөлзүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна. Сонгогч ард түмний өмнө одоо хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа. Энэ улсын их хурл болвол эрх зүйн чадамжгүйгээ одоо олон байдлаараа нотолж байгаа. Ард түмний өмнө тулгамдсан асуудал нэгдүгээр удааны асуудал. Өнөөдөр хүн болгон удаанд хордож эрүүл мэндээрээ хохирж байна. Дээрээс нь үр зээлтэй ажлын байр байхгүй. Монгол улсад өнөөдөр ямар ч ирээдүй харагдахгүй байхад Монгол улсын их хурл зөвхөн өөрсдийнхөө хулгай хийсэн асуудлыг хилэлцэж 2020 оны сонгуулиас өмнө тухайн үйлдсэн гэмт хэрэгүүдээ яаж одоо сэгсрэх үү? Яаж нэг рүүгээ жихэх үү гэсэн одоо хуулийн төслийг хүртэл оруулж ирж бие биенийгээ өршөөж, бие биенийгээ одоо хамгаалах ийм одоо тогтолцоо руугаа орчлоо. Улсын аврах ард түмний хөдөлгөөнийхэн төрийн 3 өндөрлөгт албан шаардлага хүргүүлэх юм мэдгдлээ. Оюу толгойн ордын 51-ээс дээш хувийг ард түмэнд өмчлөөлж, тухайн ордыг ашиглаж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэлх их өрийг тэглэх шийдвэр гаргахыг шаардлагатай дурджээ. Та бүхэн бүгдээрээ Монгол улсын төрөөр Монгол улсын ард түмнээр тоглоод дуустаа өөртөө мэдж байгаа хүлээж зөвшөөрсөн. Одоо ард түмнээсээ уучлалтаа гуйгаад энэ оюу толгойн ордыг ашиглуулсныхаа төлөө Монголын ард түмэн өнөөдөр энэ их өрөнд орсон байдлыг тасн зогсоогоод оюу толгойн ордыг Монгол улс Монголын ард түмэн өргүү гэсэн баталгаа гаргаж өгөх гэдэг шаардлагыг нийтээрээ хүргэж өгөөч гэдэг байр сууриа бас бид нар илэрхийлж байгаамаа. Энгийн эргэж шоронд орж болдог. Дарга нар шоронд орохороо биеийн өвдөө даралт нь ихсээд сахар нь хөдлөөд гараад ирчихдэг. Ийм шудраг бус тогтолцоог халж ард түмний хүртэх ёстой өмчийг нь олгож, гэмт хэрэгтэн төрийн өндөр албан тушаалтнуудыг хурдан хугацаанд хариуцлага тооцохыг тэд шаардаж байна. Эрхэм үзэгчдээ нь бол TV2 телевиз та өнөөдөр мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Амралтын хугацаанд аль ч улсын иргэд тухайн орон нутгийн төсөвт их хэмжээний орлого оруулалтыг зах зээлийн хөгжилтэй орнод мэдэх учраас төрөл бүрийн баяр тэмдэглэх арга болдог. Үүний нэг жишээг сая болж өнгөрсөн Хятадын цагаан сараас харж болно. Энэ мэдээллийг танд тун утга өгөх болно. Хөхтойрог. Энэ бол хүний тухай. Монгол хүний тухай нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлгийн зохиогч нь, энэ нэвтрүүлгийн баатар нь эрхэм хүндэд та байх болно. Бидний нэвтрүүлгээрээ хүний тухай, Монгол хүний тухай үлдэхдээ манай дэлхий дээр амьдарч байгаа 60 сая монголчуудын хувь заяатай холбож өгөх болно. Хүний амьдралын сонирхолтой үйл явдал, амьдралын адармаатай агшин, түүхийн их сурвалжийн амьд гэрч болсон хүний тухай өгүүлэх хөхтойрог. Хөтөлбөрийг сонгосон танд баярлалаа. Вьетнамын гадаад хэргийн сайд тэргүүтэй дипломатууд Хойд Солонгост ажлын ажил хийж байна. Тэд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг энэ сарын эцсээр Вьетнам улсад ажиллахтай холбогдуулан протокол багтсан асуудлуудыг наривчлан ярилцах зорилгоор тус улсад инхүү очсон байна.
Вьетнамын гадаад хэргийн сайд Пам Бэммийн 2 дугаар сарын 12-ноос 14-ний хооронд Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хогийн урилгаар Пхеньянд айлчилж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Вьетнамын гадаад хэргийн яамны протоколын хэлцээнд дарга багтсан нь Ким Жон Уныг Вьетнамд төрийн айлчлал хийхийг урих зорилготой юм. Ким Трамп нарын уулзалтыг зохион байгуулах газар товлогдохоос өмнө Вьетнамын засгийн газар уулзалтыг нийслэл Ханойд зохион байгуулах саналыг дэвшүүлж, энэ үеэр Ким Жон Уныг тусад нь төрийн хүндэт зочноор хүлээн авах саналтайгаа илэрхийлжээ. Энэ нь Хойд Солонгосын удирдагчийн хувьд Вьетнам улсад 55 жилийн дараа хийх түүхэн айлчлал болох юм. Өмнө нь Ким Жон Уны өвөг эцэг Хойд Солонгосын удирдагч асан Ким Ир Сен Ханоид 1958 болон 1964 онд айлчилж байжээ. Тиймээс Ким Жон Уны Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй Ханоид хийх уулзалтын өмнө нь юм уу дараа нь Хойд Солонгос болон Вьетнам улсын дээд хэмжээний уулзалт болон Ким Жон Уны төрийн айлчлал хийгдэх асуудал хоёр улсын гадаад хэргийн сайд нарын уулзалтаар шийдвэрлэгдэх төлөвтэй байна. Мөн түүнчлэн Ким Жон Уны Вьетнамд айлчлах газрууд явах зам, уух буудал зэрэг бусад асуудлыг уулзалтаар ярилцсан тохиролцох бололтой. Вьетнамын төлөөлөгчд мөн Пхеньянд ажиллах үеэрээ Ким Жон Унд бараалхаж магадгүй. Үүнээс гадна Хойд Солонгосын төрийн хэрэг эрхлэх хорооны дарга Ким Чан Сон Трамп Ким нарын уулзалтаас өмнө Ханоид очиж үзэх бололтой. Тэрээр Сингапурт 2 тэргүүний уулзалтын өмнө мөн очиж үзэж байсан юм. Трамп Ким нарын 2 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 27-28-нд Вьетнамын нийслэл Ханоид зохион байгуулагдахаар бэлтгэгдэж байгаа билээ. Хятадын баруун өмнөд Юнан мужид 7 хоног үргэлжилсэн цагаан сарын баярын үеэр 35 сая орчим жуулчин хүлээн авч 24 орчим тэрбум юанийн орлого олжээ. Энэ нь жуулчлалын орлого жил тутамд 20% өссөн үзүүлэлт юм байна. Юнан мужийн аялал жуулчлалын хөгжилд үзэсгэлэнтэй байгаль, цаг агаарын тааламжтай байдал, боловсронгуй дэд бүтэц тээврийн хэрэгсэл, аялал жуулчлалд зориулсан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хурдан галт тэрэг зэрэг олон зүйлс түлхэц болж байна. Би урд нь даалид ирж байсан. Гэхдээ хурдан галт тэрэг явдгийг мэдээгүй, сая л мэдлээ. Маш хурдтай хөгжиж байна. Агаар нь цэвэр, тээврийн хэрэгсэл маш сайтай, гудамжууд нь цэвэрхэн, энд амьдрмаар санагдаж байна. Баярын амралтын үеэр хүмүүс хувийнхаа машинаар дотооддоо аялах нь элбэг гин. Юнан муж руу орсон гарсан тээврийн хэрэгслийн тоо гэхэд 132 саяд хүрчээ. Мөн орон нутгийн эрх баригчид аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг шинжилэн зах зээлийг зохицуулснаар мужийн үйлдвэрлэл өсөн нэмэгдсэн байна. Цагаан сарын баярын үеэр Юнан мужийн 16 хот болон тойрогт нийтдээ 200 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаж, эндхийн ардын уламжлалт соёлыг олон тооны жуулчид үзэн сонирхжээ. Өргөн хүрээтэй аялал жуулчлал манай нийт орлогод асар их хувь нэмэр оруулдаг. Урд нь жуулчлалын орлогын 80-90% нь тасалбарын борлуулалтаас бүрддэг байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдөж сайжирсан. Азнахын 7 бүс өөрийн хүч чадлаар баяжсан шин тэрбумтнуудын үлгэн нутаг болж хувирлаа. За ингэснээр дэлхийн тэргүүн баячуудын эгнэнд багтдаг залуу тэрбумтнуудын бүтцэд өөрчлөлт орж эхэлсэн байна. Манай гарагийн хамгийн баян өөрийн хүчээр хөрөнгөжин баяжсан 40-оос доош насны 10 тэрбумтны 6 нь Аз номхон далайн бүсээс гаралтайг Bloomberg-ийн тэрбумтны жигсаалт харуулж байна. Энэ 6-гийн 4 нь Хятад, 2 нь Австрали хүн. Харин урдын цагт жигсаалтад ноёрхдог байсан Америкийн нэгдсэн улсын иргэд үлдсэн 3 нь. 2012 онд буюу Bloomberg-ийн тэрбумтны жигсаалт анх гарах үед дэлхийн хамгийн баян 40 хүний ердөө 3 нь л өөрийн чадлаар баяжсан 40-оос доош насны залуу хүмүүс байжээ. Энэ 3 бол Google-ийг үндэслэгч Сергей Брин, Ларри Пейж, Facebook-ийг үндэслэгч Марк Зукерберг. Брин, Пейж нарын нас аль хэдийн хэвээсэн. Эдүүгээ Зукерберг л 65.5 тэрбум $, хөрөнгөөр дэлхийн хамгийн баян залуусыг тэргүүлж явна. Түүний араас Шанхайн оршин суугч, цахим худалдаа эрхлэгч Колин Хуан 13.7 тэрбум $, хөрөнгөөр удаалж явна. Тэрбээр Facebook-ийг үндэслэгчийн нэг 11.8 тэрбум $, хөрөнгөтэй Дасти Московицийг 2018 онд ардаа орхиж 3 дугаар байрнаас 2 дугаар байранд дэвшсэн байдгийг. 4 дугаарт Сингапурт амьдардаг Бразилийн харьяат 9 тэрбум $, хөрөнгөтэй Эдуардо Саверин орж байна. Хятадын технологийн бизнесменийн нэг Мэтью Дянфиг үндэслэгч Ван Шин 4 тэрбум $, хөрөнгөөр шилдэг 10-ын гадна үлдлээ. Дэлхийн залуу тэрбумтнуудын бүтцэд гарсан өөрчлөлт нь манай гарагийн эд баялаг Азийн зүг эргэж байгаагийн нотлохоо олж байна. Bloomberg-ийн тэрбумтны индекст багтдаг
500 эрхмийн 41 нь бүгд найрамдах Хятад улсаас гаралтай. Тун саяхан буюу 2016 онд энэ жигсаалтад Хятадын 31 тэрбум тонн л багтаж байжээ. Эрхэм үзэгчдээ нь ТV2 телевиз өнөөдөр мэдээллийн хөтөлбөрийн ээж дугаарыг та хүлээн авлаа. Мэдээллийн хөтөлбөрт ээлжийн ажиллаа анхаарлаа хандуулсан танд баярлалаа.